Moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За хоёулаа эхлээд ямар ч танилцъя те хоёр биенээ танихгүй хүмүүс тэгээд ямар учиртай яах гээд ороод ирсэн мэдүүлээ өг. За намайг Алтан гэрлийн Соёлмаа гэдэг. Би Монгол Улсын боловсролын их сургуульд багшийн мэргэжлэр сураач төгсөөд тэгээд ер нь бол Монголда багшаар 2 жил ажиллаж байгаад ингээд дараад нь магистраа хамгаалах гээд Америкт ирсэн оюутан баг. Зөв. Тэгээд тэгсэн штэ багшийн амьдрал ярмаар байна гэдгийгсэн шүү дээ. Багшийн амьдралын зовлон жаргалыг ярмаар байна гэдгийгсэн шүү дээ. Тэгээд хичээндээ угаасаа одоо ингээд Америкт сурж байгаа. Тэгээ ер нь яаж яваад Америк руу чиний ингээд зам чиглэсэн бэ? Тэр тухайгаа явууч. Би болохоор ерөөсөө анх ерөөсөө тийм сумд өсөхдөө ерөөсөө тийм хэлийг ерөөсөө чухал гэж ерөөсөө боддог байгаагүй. Ерөөсөө математик чухал гэж математик өгдөг хүүхэд байж байгаа гинж ерөөсөө оюутан болоод мобист ороод байжсэн чинь work and travel гэдэг програм байдаг байхгүй юу? Тэр нь болохоор зуны 3 сар гадаад оюутнуудыг Америкт авчираад тэгээд ингээд ажил хийлгээд тэгээд бид нар аялж болдог. За тэгээд тийшээ манай эгч маань хөөцөлж байгаа. За чи ийшээ яв гэд. Би болохоор ямар ч англи хэлний мэдлэггүй ерөөсөө interested хоёроо чи ялгадаггүй тийм хөвгтэйсэн. Тэгээд анх эгч маань өстө би чамайг ингээд явуулна гэд. Тэгсэн чинь манай аав ээж хоёр угаасаа явуулахгүй. Манай эгч урд нь явна гэж бүр ингээд уйлан хайлан оюутан байхдаа гуйж хат нь явуулаагүй байхгүй юу? Тэгсэн чинь анаа маань тэр үед ажилтдаг болчихсон. Тэгэл би чамд мөнгөний нөгөн би төлбөрийн төлнө гээл. Тэгэл анаа маань нөхөр нь тэгээ манай эгч хоёр ингээд намайг ингээд санхүүжүүлээд ингээд бүх юмд бүртгүүлээд work and travel program. Тэгэл ерөөсөө визэнд орохоо баг 2 хоногийн өмнө би нөгөө аав чортой ингээд хөдөө очсон гэсэн аахгүй хөдөө сум дээр очсон. Тэгээд за ингээд би ингээд Америк явах гэж байгаа шүү гэд би ингээд хэлсэн баг. Тэгсэн чинь ингээд аав шиг бүр ингээд гайхаад юу Америк юу болчих вэ гэдэг. Би тэгэхээр ингээд би ингээд Америк руу ингээд явж ингээд ажил хийхээр болсон. Ингээд би одоо ингээд визэнд явмаар байна. Надад тендерийн мөнгө өгөөч гэдэг нөгөө тендер гэдэг нөгөө унаа сумаас аймгийн төвөөр. Тэгсэн чинь манай авч бүр ингээ гайхаад юу болоод байгаа яагаад байгаа ингээ тэгээд би шууд их ч ингээд мөнгө төлсөн ерөөсөө 3-4 мянган $4 аль түрүүний хийсэн одоо ерөөсөө буцах арга байхгүй тэр мөнгийг би очиж ажил хийж олж ирнэ гэд тэгсэн чинь бүр ингээд манай эд явуулах гэд тэгээд яг ингээл угаасаа ингээ өөр аргагүй гэд би визэнд орсон чи виз гарсан. Тэгээ ерөөсөө анх J1-аар оюутан болоод ирж исэн. Тэгээд оюутан болоод ирж байхдаа ер нь бол хэл муутай оюутнууд чинь ерөөсөө тэгэл хамгийн тийм хэцүү тэгээ нэг хүнтэй ярьдаггүй ажлууд хийдэг. Тэгээд би болохоор хотел одоо зочид буудал цэвэрлэгчийн ажил хийсэн гэх юм уу. Тэгээд анх тэгээд тэнд цэвэрлэгчийн ажил хийж байгаа. За ямар ч тач өөрийгөө бол дагаад амьдраад явчих болох юм байна. Гадаад амьдарч болох юм байна гэд. Тэгээд ер нь амар тийм нүд онгойсон гэх юм уу нэгсэн байсан. Тэгэхээр одоо Америкт ч хэдэн жил болж байгаа гэдэг үг тэгэхээр 19 онд бол угаасаа 3 сараар ирсэн. Дараад нь 22 оны 5 сард ирсэн гэдэг чинь 2 сар 2 сар болсон. За тийм ямар гадаад явж галаа шуун юм ах идэж нүд нэгдэж чих онгойж явах ер нь ихэр байна. Ээж аваагаа санаж гинөө. Ээж аваагаас Монголыг ер нь айгуу сандیں۔ Гэхдээ нэг бодлын Америк ер нь Монголтой их тийм төстэй улс аахгүй юу? Ер нь бол хүмүүсийн харилцаа, зан ааш тэгээд ер нь бол тий автобус мунаа ер нь бол бараг л Монголтой адилхан нэг тийм хоолны хувьд ч гэсэн нэг зөрөөд байх юм байхгүй. Яг тэгэхээр Америк чинь өөр ингээд нэгдсэн улс учраас ингээд орноос хүмүүс ирдэг. Тэгэхээр чи аль ч орны хоолыг ер нь бол айгуу тэгээд олоод идчих боломжтой учраас нэг тэр санаа зовоод юм байх юм байхгүй. Мөн Чикаго бол угаасаа 4 улирлалтай. Бүр тэгээ хүүхэн бүр яг ингээд манайсан шиг. Тэгэхээр ер нь бол улсын үед ер нь бол намайг гоё хүлээж авсан гэж боддیں۔ Тэгээд бас Чикаго ч өөрөө тийм айгүй олон цагаачд байдаг хот учраас
Ерөөсөө ингээд ялгуурлан гадуурхахгүй ягаад тэгэхээр начка тэнд чинь төм бүм байгаа болохоор тэр нь бас аюу гоё. Одоо тэгэхээр мэрэгчлэн ямар чиглэлээр сурдаг гэсэн үг үү? Мэргэжил маань өөрөө яг бакалавр маань Монгол математикийн багш байсан. Мөбис. За. Одоо болохоор энэ болохоор Диполи их сургуульд математикч Pure Mathematics гэдэг ангид сурах гэж байгаа. Ээж чинь багш гээд түрүү ярьсан шүү дээ. Ээж нь сумандаа багш шийдэг хүн юм байна шүү дээ. Ер нь бодвол тэгэж насаараа л багшлсан хүн байгаа бах тий. Тэгээ ээж авийнхаа тухай яриач. Тэгээд дээрэс нь чамаг ингээд багш болно гэдэг энэ нэг юм хүсэл зорилго ингээд хөтлөөд байгаа нь магадгүй ээжтэй чи холбоотой юм шиг санагдаад байгаа байхгүй. Ээж аав нь мэдээж ямар хүн байдаг юм бол. Тийм манай ээж за 96 он багшийг сургуулийг бид өгсөн гэж бодож байна. Тэгээд тэр нь бол тэрнээс хойш ер нь бол багшилсан. Тэгээд Сэлэнгийн аймгийн төвийн суманд одоо ч багшилсан хэвээр байгаа. Математикийн багш гэдэг. Бас математикийн багш юм уу? Тий. Тэгээд ер нь бол анх ерөөсөө багш болох шийдсэн гэд мөч маань ер нь бол хамгийн тийм баг би аюу жоохон байсан юм аа. Ингээд ээж ингээд самбар дээр ингээд бодлого бодоол ингээд хойр ингээд зөндөө ингээд сурагчид амар том сурагчид суудсан. Би ингээд доор нь ингээд дүүрс зурдаг. За самбарны доор ингээд дүүрс зурдаг. Тэгж яхтаа л анх ингээд багш гэдэг чинь ямар гоё юм бэ гэлтэгэл анханасаа жоохон мөртөө багш болно гэж бодсон. Дараад нь ингээд би чинь доор 2 дүүтэй болоод тэгээд нөгөө дүүтэй хүн чинь ингээд хүнд ингээд сургаж ингээд заах айгуу дуртай. Ер нь бол тэрнээсээ би болсон гэж боддог. Тэгэл дандаа ингээл 2 дүүдээ ингээл зуны амралтай байнга ингээл шохоогоор ингээл юун дээр бичээл утасныхаа шкафн дээр зурж бичээл бодлого бодож өгөөл. Тэгэл аавдаа загнуулаад тий. Тэгэл ер нь багш болно гэж шийдсэн. Байсан. Ер нь багаасаа л нэлийн дурлцсан юм бай тий. Ер нь тэр мэрэгчлийн гоёыг нь магадгүй чамд ингээд сүрднээр гоё харагдсан байх л та. Ээж ингээл самбарын урд бахан хүүхдүүд цуулгаад ингээд зааж өгвөл бүх хүн тэр хүнийг хүндлээл тэ. Яг хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд яг ингээд хамгийн чухал үүрэг байл гүйцэтгэдэг тэ. Энэ дээр одоо залуу багшийн хувьд тэ чи Монголдаас 2 жил багшлаад үзсэн бас өөрхөн туршлагатай болсон байгаа тий. Одоо бол ерөөхдөө ингээд тэр өөрийн туршлага мэдлэгээ ингээд дээшлүүлэх гээд гадаад орныг зорьсон байгаа штэ. Тэгэхээр Монголд ингээд багшаар ажиллаж байхад чи ер нь ингээд өдөрөөс нь ингээд атгаад амтлаад үзсэн хүний хувьд багш байна гэдэг ер нь хэцүүний үеийн, гоёны үеийн тэгээ ингээд цаашдаа ингээд энэ мэргэжлээр ингээд хоолоо орж идэх ингээд тэгж штэ. Хоолоо орж идэх ингээд өөрийнхөө амьдралыг болгоод ингээд явна гэхэд чамд ер нь Монголд хэр зах зээл харагдаж байна? Монголд бол яг үнийг хэлэхэд манай юу аахгүй юу? Ээж чинь насаараа багш хийсэн. Аав болохоор адилхан ингээд сургуульд ингээд сэлэсэр хийдэг байсан байхгүй юу? Тэгжээд аав маань ажилласаа гарчихсан. Тэгээд ер нь бол гарсан очих юм би бол одоо л ерөөсөө ойлгож байгаа. Яг тэгэхээр ерөөсөө төрийн цалин төсвийн ажилчид ерөөсөө амьдрахгүй дээрсэн 4 хүүхэдтэй. Тэгээд ер нь бол манайхд аханд байж байгаад бас тийшээ нүүсэн байхгүй юу? Бусаад хөдөө орон нутг руу. Тэгэхээр ер нь бол хөдөө орон нутагт очиод аав маань ингээд халтуур хийгээл те. Халтуур хийгээл мал мархлал, газар ногоо тариал тэгэж ер нь бол бизнес хийж хэлсэн гэх юм уу? Тэгжээш нэг юм одоо юу гэдэг төсвийн цалинтай ингээд одоо хамтарч гэдэг юу гэх юм. Гэр бүлээ ингээд дэмжсэн байт юм шиг надад бол санагдсан. Яг тэгэхээр би ингээд багшаар яг ингээд ажиллаж эхлээд хөдөө орон нутагт ажиллахаар бас нэг нэмэгдэл гэж авдаг байхгүй юу? Хөдөө орон нутгийн нэмэгдлийг авчдаг. Харин хотод багшлахаар болохоор тэр нэмэгдэл нь бол байдаггүй. Гэхдээ ялгаагүй л бас нэг тийм хангалттай цалин бол авдаггүй. Эхний жилдээ би хөдөө ажиллахдаа бол ерөөсөө амар тийм багшлах чинь ерөөсөө айгүй гоё юм байна, дажгүй юм байна. Үгүй яг ингээд цалингийн хувьд бол бид гэж бодож байхгүй. Ер нь бол амьдрч болох юм бэ. Хүмүүс яагаад ингэ нэмүүлээ гэдэг юм болоо гэж бодоод. Тэгсэн чинь алдаа нь юу байсан бэ гэхлээр би нөгөө аав ээж хоёр маань дээрээ цуг амьдарч байгаа. Би ерөөсөө түрээс төлдөггүй. Би хоолны мөнгө төлдөггүй. Бүх мөнгөө би ерөөсөө ингэ өөртөө зарцуулаад хадгалаад гэсэн. За тэгээд дараа нь 2 дахь жил дээр болохоор хот руу нүүж байгаа байхгүй юу? Тэгээ хот руу нүүгээд ингэ яасан чинь байрандаа болохоор 1 евро барь чинь ерөөсөө 800,000 зүгээр сарын хүрээсэн. Тэгээ одоо л ингэс өссөн байх гэж би бодож байна. Тэгээд ерөөсөө багшийн цалин чинь суурь цалин өөрөө 800,000 байхгүй юу? Тэр үед байсан. Одоо бас хэд гэдэг нь би бас мэдэхгүй байна. Тэнгүүдээ ерөөсөө ингэж яг адилхан болсон. Би тэгээ гайхаад. Тэгээд би ингэж
айлын хажуураа байр хайж байгаа байхгүй юу? Хажуу зүгээр өөрөө тэгсэн чинь нэг юм жижигхэн яг л 20 м квадрат юм кичен галтгаа байхгүй юу? Галтгооны өрөөнд ингээд орохоор болоод цаана ингээд 3 4 өрөө бас ингээд хүмүүс төрөлддөг. Тэр нь 350. За тэгээд тийш нь орвоо. За тэгэл сарын 350-ыг тэнд төлчихөж байгаа. За тэгсэн чинь багшийн цалин чинь би чинь баг хөдөө байхдаа 900 мянга баг аваадсан байхгүй гар дээр. Гэхдээ би нөгөө нэг миний ажиллаж исэн цаг бол багшийн ажиллах ёстой цаг нь 19 цаг байдаг. Миний болохоор багшийн дутагдлаас болоод 34 цаг гэдэг чинь баг даблдсан байсан. Тэгэхээр угаасаа би их авах нь ойлгомжтой. Мөн би анги дааж исэн. Тэгээд хөдөө онгоцгийн нэмэгдэл орж исэн. За тэгсэн чинь хотод ирсэн чинь нөгөө надад нөгөө юу нь байхгүй. Хөдөө онгоцгийн нэмэгдэл гэж байхгүй. За анги даасан. За яг анги даасан гэж орж байгаа. За тэгэнгүүтээ нөгөө нэг юунд ороод ирсэн чинь ягаад чи миний цалин үнэхээр хүрэхгүйсэн. Бүр ингээд сартаа 900 аваад ирсэн хүн чинь гинэ сартаа 400 аваа. Тэгээд нөгөө хотод чи ингээд 2-7 хоногор 2-7 хоногор цалин өгдөг. Тэнгүүд 200 минут буугаад тэгээд бид нөгөө нэг ажил дээр нөгөө хоолдог байхгүй юу? Тэнгүүд нөгөө нэг хоолных нь мөнгөний шууд цалин дээрээс нь авчдаг. Тэгсэн чинь ерөөс ингээд 2-7 хоногт 200 мянга авал 2-7 хоногт 200 мянга авал. Тэгээ яжсэн чинь нөгөө түрээс чинь 350 шүү дээ. Тэгээд би бүр ерөөсөө л энэ амьдрал биш юм байна гэв. Тэгэл гэхдээ яг үнэхээр цалин гэс тооцвол багшийн ажил үнэхээр гоё. Яг ингээд хүүхдүүдтэйгээ ажил чинь эцэг эхчүүд яг угаасаа яг хүүхэд бол яг эцэг эхийн тойл яг ямар эцэг ихтэй хүүхэд вэ гэдэг шууд харагддаг заа. Яг тийм үү? Тий, хүүхэд чинь шүү дээ ингэдэг аахгүй юу? Багшийн итгэлээс айгүйх хамаардаг. Яг энэ хүүхэд надад итгэж ийн итгэхгүй байх уу гэдэг нь яг аав ээж нь яг надад итгэж ийн итгэхгүй байх уу гэдэг нь яг тэр хүүхдийн харсан ч илэрхий гэдэг байхгүй. Энэ хүүхд яг яаж сурахыг хичээж ийн үү? Хичээж байгаа хүүхд бүр амар бүр багшаа би энийг үнэхээр ойлгохгүй. Гэтэ би энийг сурмаар байна. Би өнөөдөр орой энд суун. Би анги тараад багшаа сууж болох уу гэд. 6 дугаар ангийн хүүхд тийм амар ухаантай. Орчин үеийн хүүхдүүд бүр айгүй ухаантай тийм болсон. Тэгэхэд тэр хүүхдийн эцэг их ирж байгаа эцэг их ирээл багшаа яаж ин манай хүүхэд яаж ин гэл ирээлтэй юугаар туслах уу? Яамаар вэ? Бид нар одоо орой 4-өөс 6-гийн хооронд цаг гаргаж болж ингээл ярьж ах. За тэнгууд бас нэг одор сая байхгүй юу? Бас хүүхдүүд ерөөсөө ингээ юу яадаг хичээл дээр ингээд ерөөсөө оролцдоггүй хамгийн хойно очиж суучдаг. Тэгээ ангийнхан бүр ингээ хүлэн зөвшөөрсөн. За би энэ кейсийг ярих уу яах вэ? Ээж загнуулах байх та. За яа. Одоо өнгөртөө их тийм дөө. Тий. Манай ээж менежер байсан баггүй юу? Тэгээд би ингээд хичээлээ орж исэн. Тэгээд тэнт чинь нөгөө 9 дугаар анги төгсөөд нөгөө Монгол улс чинь нөгөө хуультай 9 дугаар анги төгсөө хүртэл нь ерөөсөө хүүхдийг сургуулиас гаргаж болохгүй. Сур боловсролыг эзэмшүүлнэ. За тэгээд тэрэн дээр 9 дугаар ангийнхантай би ингээд суужсэн чинь хойдлтны нөгөө хэд нь 30 гаруй хүүхдтэй анги байсан. Сурагчтай анги. Тэгэл ингээд хамгийн хойно суудсан хэдэн бүр ингээд хөлөө ингээд ширээ мөрөн дээр агаад тавьсан. Угаа хичээл үеэр. Тэгэл би чинь бүр хүүе энэ чинь юу вэ гэж бодоод би анхаарч. Тэгээд би бүр ингээд муу зан сурсан заяа. Шууд орж ирэл математик сурахгүй гар гэлэлдэг байхгүй. За. Энд чи хэдэн хоног ингээд явцын дараа эхэлж байгаа шүү дээ. За үнэхээр сурахгүй яг 9 төгсөөд угаасаа шууд нөгөө цаашгаа ингээд академик ерөөсөө боловсрол хөөхгүй гэсэн хүүхдүүд маань за гараараа гэхэд шууд тэр хүүхдүүд ерөөсөө палгүй шууд гарч байгаа байхгүй. Ангийнхан нугаас ингээд үлдээд. Тэгсэн чинь ээж зүгээр нөгөө эдий чинь зүгээр хөөгөл ангироо н ороод ирдээ. Чи юу болж байгаа ингээд. Тэгэхээр юу яаж байгаа нөгөө нэг хичээл цуг хүүхдүүдийг нь гаргаж байгаа гэдгсэн чинь чамд тэгэх хэрэг байхгүй гэж. Энэ ч хөөжсэн та энэ ангитай байх ёстой гэдэг. Тэгээ бас ээж би бас боо юм болсон шүү дээ. Ээлжтэй яг сонсоод яг юу байхээ одоо за буруугаар битээ ялгаараа шууд ингээд хэлэхэд нэг яг хөгшин залуугийн ялгаа байгаад байгаа сэтгэлийн хувьд яг одоо өнгөрсөн үедээ байгаа тэр нэг соц нийгмийн одоо багш те энэ бол одоо ингээд ямар ч хэсэг хөгт хичээлдээ суугтай энэ тий одоо бүгд математикч болохгүй гэсэн бүгд математик одоо хийх хэрэгтэй гэл те яг нэг одоо бидний миний үед ч гэсэн яг ингээд сурч хахад яг тэр үед бас багш нар тэгдэгээс аахгүй ингээд чи та хичээлдээ суух хэрэгтэй чи энийг ойлгохгүйс чи сонсох хэрэгтэй гэл те ингээд бүр ингээд одоо болохоор та нарын үе чи шал өөр болсон шүү дээ одоо чи хүснэ
энийг ингээд хүсэхгүй байгаа нь одоо өөрийнхөө өөр хүсэж байгаа зүйлээ сонс гэдэг те. Тийм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэлээр бис яг асуумаар байгаа зүйл нэг зүйл гарч ирж байгаа байхгүй. Одоо чи ингээд залуу үеийн төлөөлөл багш ингээд шинээр шинэ багш ингээд шинэ одоо төлөөлөл шинэ өрөөний гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо чи бас нэг шинэ үеийг бэлтгэх гэдэг шүү дээ. Та нар ч одоо аюулгүй смарт болсон тий та нарын хэлээр аюулгүй смарт болсон. Тийм гол дахиад та нараас илүү смарт шинэ үеийг та нар бэлтгэх гэдэг шүү дээ. Тэгэхээр бүр энэ дээр ухаанаа уралдуулж бүр одоо ингээд аюулгүй юм зорилттой төлөвлөгөөний дагуу тий бүр юм аюулгүй мундаг та нар ингэж үзэхгүй болвол та нарын тэр дараагийн үеийг чинь та нараас илүү амар ингээд ухаантай лаг хүүхдүүд гарч ирэх гэдэг шүү дээ. Энэ тал дээр багшийн 10% тасуумар байгаа байхгүй. Энэ хуучин тэр арга барил чинь зөв юм уу? Эсвэл чи ингээд одоо дотор нь ороод үзсэн чинь энэ арга барилыг бүр өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан уу? Тийм ер нь бол ингээд яг ингээд найзууд шиг байх айгу тийм зүгээр санагдсан. Багш нар ингэдэж шүү дээ. Яг ингээд найз шиг байхаар толгой дээр гарчдаг мөрчдөг гэд. Надад бол тэр бол миний ажил хийсэн 2 жилд бол ерөөсөө анзаарагдаагүй эсвэл би тийм хүүхдүүдтэй таараагүй ч юм уу. Надад яагаад ч тийм айгу тийм төлөвшөл сайтай хүүхдүүд ч таарсан байж магадгүй. Яагаад ч тийм өөр байгаа шүү дээ хүүхдүүд. Тийм нэг тийм зорилгоо олцсон хүүхдүүд байд юм бэлээ. Нэг ингээд эсвэл энэ яг орчин үеийн хүүхдийн зан заяа. Яг ингээд зорилгоо би ийм хүн болно. Тэгээ би бол тэдний насн дээр хизээч тэгж бодож байгаагүй 13 14 тө хүүхдүүд би тийм доктор нэг тэгж бодож байгааг тэнгүүд за би ийм хүн болно гэж шууд мэрэгчлээ хэлээл за би одоо энэ хичээл дээр гүнзгийрэх ёстой багшаа энэ математик нь байна би SAT өгөх ёстой би энэ сургууль руу орно би энд очиж ажиллана гэж бүр ажиллах газар мазан тодорхой 6 дугаар ангийн хүүхэд ямар мундаг юм бэ те харин тэгэхээр орчин үеийн хүүхдүүд бас нэг тийм бас эсвэл тэдний нэг юм үзэж байгаа харж байгаа тэгээд ингээд дагж байгаа хүмүүс нь тэдний ингээд юу гэх юм хараа зорилгыг ингээд томруулсан ч юм уу тий тийм магадгүй тэрнээс ч болдог гэж магадгүй. Тэгээ одоо ингээд Монгол багшлаад үзчихлээ. Одоо ер нь Америкт очсон чинь Америкчууд ер нь багшлахаар зөв ер нь хэр юм шиг санагдаж байна. Мэдээж маш их өөрчлөлт байгаа шүү дээ. Зөрүү байгаа шүү дээ. Тэгээ Монгол багш, Америк багш хоёрын оронд тэр тал дээр чиний харсан үнцэг. Айгуу тийм нээлттэй. Америк багш нар айгуу тийм нээлттэй. Тэгэл айгуу тийм ээлдэг. Одоо монголчууд ч гэсэн ээлдэг л дээ. Гэхдээ нэг соёлын хувьд нэг тийм өөр. Бүр ингээд юу гэдэг чинь бид нар ингээ баян хичээл дээр тойрог бол суудаг. Би хичээл дээр хэрвээ газар суумаар байвал газар сууж болно тий. Монголд болохоор за ширээ сандал, за тэгээ хөдөлгөө тэгээд одоо юу гэдэг чинь нэг тийм арай жоохон байдаг. Чимээ гарахгүй сонс гэ. Тий. Тэгээд баян Америк бол ер нь тийм юу санагдсан нэг тийм багш нэг тийм яг бидний бодлоор багш биш юм шиг. Яг л тийм нэг миний ярьдаг яг ингээ найз шиг заавал голдоо орж ингээ ярих гэдэг чинь тэгээд санагдсан. Энэ бас гоё л доо. Хөшинээд би юм мэдэж авлаа. Ингэдэм байж тэгэл зүгээр ярьчих чинь нөө. Тийм. Тэгэл бүр ингээ хичээл ярьжсэн гэнэт ингээ өөр сэдв рүү хамаа намаагүй орно. Тэгээд ингээ хөгжүүлээд явцсан заяа. Монголд ч юм шүү дээ. Ярьжсэн за байлий гэж. За чимээгүй. За дараагийн бодлого гэж. Гэсэн чинь энэ болохоор тийм биш. Багш нөгөө өөр юм яриа явчихгууд баг тэгэл амьдралаа яриа л явчихна гэсэн. Математикийн багш гэл тэгэхээр шууд төсөөлөлт тэгэл амар юм ууртай. Ууртай ингээл нэг амар юм хүм санагдаад байгаа байхгүй юу. Яг тэр бол тэгээд одоо бол ингээл мэдээж залуу үед ингээл зөндөө олон төрж гарч ирэл тэг шинэ залуу багш нар бол мэдээж өөр арга барилтай. Өөр одоо юм төр төрхтэй болсон байх л та. Яг нь миний үеийнхэн ч юм одоо ингээл ер нь ингээл хүмүүс бол тэгэл ах математикийн ялангуяа математик физикийн багш идэр бол нэлээ юм бууртай тийм ингээл нэг жоохон дургу өгвөл нэг хоёр тоншчдаг тийм байсан штэ угаасаа нуугаад яах вэ одоо ч гэхдээ ер нь тийм багш нар байсаар л байгаа. Сайхан ингээд нөгөө фейсээс харж байхад бол нэлээ хөгшин нэг эмгтэй багш байсан. Тэгээд хүүхдүүдээ бол сайхан шугандаа цохол явчих жилээ. Тэгээд яг тэрэн дээр бол дургуулгсан эцэг эхчүүд ч мэдээж байгаа тий. Бас тэмцэн бас хүмүүс нэрсэр байгаад байгаа байхгүй. Байлч зарим хүүхдүүд бол одоо ингээд тоншиж заавал ингэхгүй л бол идрээс ойлгохгүй тий.
зарим нэг хүүхдийг ингэж сайн ингэж барьж бадчихгүй бол энэ хүүхд юм ойлгохгүй сурахгүй та нар буруу эрхлүүлээд байна гэл ингээл нийтийн масс ер нь бол ингээл хоёр ингээд хуваагдаад байгаа байхгүй. Энэ тал дээр ер нь одоо залуу хүний хувьд те чи ер нь ямар үзэл бодолтой явдیں۔ Ер нь дата тэгж багштай ер нь ингэж хатгуулж ингэж цохиулж одоо тэгж зандруулж хичээл сурж исэн үе ер нь чамд байдаг болоо. Мэдээж суманд ингээд 10 жилээ төгссөн гэхээр сумын багш нараа бол нэлээд чангал байсан байх энэ бодлоо. Одоо юу гэдэг чинь би ингэжсэн байхгүй юу? Нэг удаа ингээд дуугчмынхаа багшд ингээд гэрийн даалгавраа хийгээгүйгээд тэгсэн чи би яасан гэхээр гэрийн даалгавраа хийгээд дэвтрээ өргөцсөн. Тэнгүүдээ адилхан нөгөө зурагтай гадартай дэвтрээ аваад ирсэн. Тэгсэн чинь нөгөө багш маань ингээд уурлаад нөгөө гэрийн даалгавар хийгээгүй хүүхдүүдийг бүгдийг самбарын урд чагсаадаг байхгүй. Тэгсэн чинь ингээд бахан банд нартай ганцаараа зогсоод. Тэгсэн чинь анги хэсүүлэн гэдэг чинь бидний хувьд амар том шиг итгэл заа юу. Гэхдээ ер нь бол хэсүүлж байгаагүй л тэгээ хэсүүлэн гэж яагаар болждаг. Тэгсэн чинь харин нөгөө багш маань яагаад та нар ингэж хичээлээ хийгээгүй гээл. Тэгэл яг загинжээс ахгүй. Тэгсэн чинь би өөрийн мэдлгүй ингээл зүгээр ингээд дууга зогсоогүй. Би ингээд багшаа би харин адилхан гадартай дэвтрээ аваад ирчээ. Газар зүүн дэвтрээ аваад ирчээ. Тэгсэн чинь багш маань ирснээр шууд намайг алгадаад авдیں۔ Аха. Би бүр ингээд тэр дараа шууд уйлаад би гараал гүйцэн. Тэгээд ээж яг тэр үед сургууль дээр байгаагүй байхгүй. Тэгээд гэрлүүгөө ороод би уйлаад хайрлаа олсон алгадчихлаа инээ тэрэг гэл. Ингээл боо юм болоод миний бодлоор ингээл аав хоёр очиод сургуулийг самарна гэж би бодоол. Тэгсэн чи тэгээгүй ээж надаас юу болсон ингээд. Би ингээ буруу алцтай дэвтрээ ингээ аваа явцсан байна. Тэгсэн чи багш намайг ингээд миний нүрийг ингээд алгацсан гэд хэлсэн чинь ээж шууд өөдөөс тэгээ дэвтрээ авч яваагүй чиний буруу биш үү гэтэгдээ. Би тэгэл түүнээс ойсаа угаасаа ингээл ерөөсөө гомдол хийлээ нэмэргүй юм байна. Угаасаа ийм хүмүүс юм байна. Тэгээд угаасаа энэ үе одоо ингээд тэгээд дуусах байх гэл. Тэгээд Гэтэ чамд уус чинь жоохон юм гомдолтой санагдаагүй. Энд чинь тэгтээ яг ингээд одоо бол би ингээд сонсоход бол шудраг бус байгаа байхгүй яа. Чи хийгээгүй хүүхэд биш штэ. Чамд итгэж болно штэ багш юм чам. Ер нь багш гэдэг миний бодлоор хүүхдэд аягүй нэг итгэл төрүүлдэг хүн байх юм шиг байх ёстой юм санагдаад байгаа байхгүй. Би чамд итгэж ийн хэмжээгээрээ тэр хүүхэд буцаад тэр нөгөө багшаа итгэлийг алдахгүй л гэж ингэж хичээх юм шиг надад санагдаад. Тэгэхээр бас л нэг буруу арга барил байгаад байна тий шудрах хэлгээд. Харин тэр үедээ яг хав тэгээд гүрсэн одоо гэхдээ ер нь бол тийм юу асуудал гарах юм бол багш нар бол асуулт шүү дээ. Одоо л нэр амар. Одоо бол багш нар бол зүгээр нэрээ амнаасаа болоод баг юу яаж байгаа. Тэр үедээ бол чангал байсан. Тийм тэр үедээ бол тийм байсан баха тий. Тийм. Одоо тэр хүмүүсийг буруу шаагаал тэрэндээ одоо гол нь биш л те гол цөм нь биш. Угаасаа л тэр үеийн нийгмийн өөрөө тийм байсан. Хүмүүс нь өөрөө угаасаа тийм тэр хүмүүс бас тийм нийгэмд өссөн байхгүй да тий. Бас тийм одоо ингэж юм сурах ёстой гэдэг нэг юм базарын дунд бас өөрсдөө сураад ингэж хүмүүжээд өссөн хүмүүс чинь яг тэрийгэ тавьж чадахгүй чааваас ингэж явсан юм шиг байгаа. Одоо бидний ээж аауд гэсэн үг шүү дээ тий. Тэгээ одоо бол цаг үе өөр болсон шүү дээ. Тэгээд яг тэр үеийнхэн бас өөрсдөө аягүй тийм сайн төвчээд сурцсан үе юм тий. Авж байгаа цалинч баг тэгээд ингээд амьдрал ингээ хэцүү байж яг ингээл зүгээрээ гэл одоо би яг ингээ багш нарын групп дээрээ байхгүй тэнгууд нэг нь ингээ шууд ингээ цалингаа нэммээр байна гэд бичингүүд доор нь яг дэмжиж байгаа хэд байгаа байхгүй тийм цалингаа нэммээр байна гэсэн чинь яг доор нэг нь цалин гайгүй хангалттай байхад чимээгүй байна. Тийм багш нар бас байна. Ажлаа хийлдэ мэлтэйгээ бичсэн. Тэгээд яг угаасаа яг айгүй хэцүү байсан дээр үед тэгээд одоо бас нэг арай нэг жоохон цалин жоохон нэмэгдсэн байгаа учраас зарим багш нар бол зүгээр та нарсаа харимжсаа айгүй их цалинтай байна. Ялангуяа нэлийн настай багш нар тэгж байгаа байхгүй. Та нар харимж цалин гайгүй байхад байна мэн гэл. Тэд нар бол бүр ингэ айл дээр ингээ хүлээн зөвшөөрсөн амьдралтаар тэгээд тэр үе байсаар байна да.
Тэгээд одоо сая чи тийм хөөрхийн хамтан чад болохгүй байгаа юм чинь цалин хүрхгүй байгаа юм чинь чи бол бүр яг нөгөө багш юуны засгаас яг аман авч ирсэн ээж аав яг хүүхэд байгаа байхгүй яг тийм юу өссөн те. Тэгээд яг хажаагаас ингээ хараа өссөн болохоор ээж аав үнэхээр болох гэж аюух зүдэрч цуцгарч явсныг чи бол бүр аюух мэдээд ойлгоод байна штэ. Тэгээд ээж аавыгаа ингээд одоо чи ингээд боддог бах та. Юуны төлөө ингээл энэ багш ингээ хийгээд идэг юм бол зүгээр тэрний орн ингээ багшаа болоод те бизнес хийж болтгоо байсан юм бах та. Тийм бодол төрж ирсэн үү? Тэн дээр энэ гаргалгаа нь юу байсан бэ? Чиний анзаарснаар. Тийм яг би ингээд ээжтэй ингээд хэлчихсэн байхгүй юу? Одоо ингээд багшаа ингээд яхаа хот мод бараадах юм уу гэд ярьсан байхгүй юу? Тэгсэн ээж сум багш болж манай сум үнэхээр ямар ч багшгүй. Сая бага ангийн багш нь ингээд цуг ингээд ахлах ангитай манай ээжтэй зүг заагаад ээж ингээд менежер хийдэг хэрнээ давхар ингээд багшийн ажил хийж байгаа байхгүй өөр ямар ч арга байхгүй. Тэгсэн чинь нөгөө багш маань ингээд 6-аас 6-7-8 дугаар ингээд одоо заадаг байсан багш маань бүр ингээд юу авцсан акт аваад гараа авчиж байгаа байхгүй юу одоо өвчтөд. Тэнгүүд ээж 6-аас эхлээд 12 хүртэл заана. Тэнгүүд тэнд чинь одоо ингээд овер таймер буюу одоо 7 хэдэн цаг заад юм тэгээд тэнгүүдээ хажууд л менежер хийн. Тэгээд энэ бол надад бол бүр ингээд амар харамсалтай санагдчих. Тэнгүүд ээж ярьж байгаа нь юу вэ гэхээр сум багшгүй байгаа шүү дээ. Өөрөө тэр талахгүй байх нь хамаагүй байгаа шүү дээ. Анги тэгээд суманд угаасаа багш ирэхгүй жил болгон бараг л сар болгон л хөөрхийн нөгөө ингээл юу игээл зар игээл за та нарт ингээд юу хийж юм бэлтийе, байрыг чинь бэлтийе, дотор байрандаа оруулъя, ирээд ингээд хичээл заагаад өгөөч гэгээ багш нар ирэхгүй шүү. Уул нь бол тэр сум Монголдоо аюу хэрэгцээтэй мэржил байгаа шүү. Хэрэгцээтэй хүмүүс байгаа шүү дээ. Харин тийм. Айгүй хэрэгцээтэй. Тэгэхэд угаасаа энд ажиллаж байгаа хүмүүс Монголд багшийн хийж байгаа сарын цалинг өдөрт хийж байгаа. Би энэ талаар биш дээ. Бүр ингээд пост хийгээд миний Монголын багш нар гэдэг групп дээр тавих гад тэгээ пост оруулсан чинь миний постыг хүлээж аваагүй. Оруулахгүй юу? Админ оруулаагүй. Админ оруулаагүй тэгээ би устсан шүү. Би яг цалингийн тухай бийж тэгсэн чинь оруулахгүй л дээ тэгээд одоо тэгээ яах вэ? Тэр админ бас нэг олон жил багшилсан нэг хүн байна да тий. Юу болоод миний сарын цалин яриад байгаа юм гэж тэгсэн багтаа. Тий чи дугаа наа цалингаа аваад чи ажиллачи гэдэг. Яалтай ч хэлээ дээ. Одоо яавал энэ багшийн мэргэжлийг ингэж гоё өнгөлж шүү цааш нь ингэж энэ аюул чухал мэргэж шүү. Энэ хүнд та нар итгэх ёстой шүү гэдэг ингэж явах ёстой. Гаргалгаа нь чамд юу харагдаж байна? Миний бодлоор бол тэгээд юу л гэж боддөө штэ. Одоо жишээ нь яг чанартай сурагчид оюутнууд бэлтгэх яг чанартай сурагчид авч бэлтгэх тэгээ яг ингээ хүсэлтэд хөтлөгдсөн хүмүүсийг авах мөн мэдээж юугаа цалингаа өсгөх хэрвээ цалин муутай бол бас мэдээж хизээч үнэхээр 800 оноотой хүүхэд 800 мянган цалинтай ажилд орно гэж одоо багш болох уу гэдэг бас байгаа байхгүй юу? Хизээч би 800 оноотой тийм мундаг хүүхэд ээжиж багш болно гэчихэд үнэхээр л багш болох тийм одоо юу гэх юм те би л багш болно гэсэн тийм амбицгүй бол хизээч 800 оноотой хүүхэд багш болохгүй байх. Тийм. Нэг дөрөв нөгөө нэг хүүхдүүд бас ингэж байна. Одоо бол 500 оноотой бол шууд орчдөг болсон юм билээ. Тэгээд голч 2.7-оос дээш бол тэтгэлэгтэй болсон юм байна бас. Би бас тэр бас яг саяхан олж үзсэн байхгүй юу? 2.7 голч гэдэг бол өөрөө бас үнэхээр муу голч. Тэгсэн чинь арай яг тийм болж байгаа юм билээ. Тэгээд тэр нь бас ингээд амар тийм яриа гарсан байна. Мобилийн сурагчдын дунд те малчин болсноос багш болсон дээр гэдэг. Төгсчөөд би бол багшлаа гэсэн. Гэхдээ би нөгөө нэг яг таньдаг охин. Гэхдээ яг найз биш. Тэр охиныгоо би ингээд Mobicom ингээд юу хийж яхийг харсан байхгүй. Тейлер дээр сууж яхийг харсан байхгүй. Тэгээд үнэхээр сайн хүүхэд. Энэ хүн хичээлдээ сайн гэдгийг би мэднэ. Гэхдээ тэр охин тэнд яг сууж байгааг харангуудаа за сонголтоо хийсэн юм байна да. Гэж би бодсон.
Тийм магадгүй тэр нь мэдээж арай амьдралд нь илүү хэрэгтэй юу гэдэг нь арай дээр сонголт байсан байна. Би тэр охиныг үнэхээр мундаг гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр трейлер дээр харангуудаа за энэ охин багшаа хийхээ болчихсон юм да. Тэр бас жоохон харамсалтай санагдсан. Өмнөөс нь харамсмаар тий. Хайрам дээ шүү дээ. Тэгэл би нэг хүүхэд наснд ингэж нэг өнгөрөөсөн нэг юм санаанаас гартахгүй бүр ингэж нэг амар гомцсон мөртлөө мэдээж тэр ингээд цайрцсан л байгаа л та. Тийм гомдол байдаг болов хатуу ээжтэй өссөн хүүхдүүд бол байгаа л. би 7 дугаар ангид байсан санагдаж байна. Манайх чи 6-гаар өсөрсөн. 7 дугаар ангид байхдаа юу яасан? Одоо сургуулийн авраг гэ тэмцээн болдог. Тэгээд тэмцээн болоод дуусаад тэр оройн яг миний цэвэрлэгээтэй үеэсэн аахгүй юу. Тэгээд бид нар ингээд найзуудаараа цэвэрлдэг. Тэр үед багш маань ингээд бид нарыг найзуудаар маань хуваарлцсан. Тэгсэн чинь яг тэр өдөр би ингээд мөнгөтэй явж угаасаа таарсан юм. Тэгсэн чинь өмнөх өдөр нь багш ингээд өөрийнх нь яг ингээд юунаас нь төрөвшнээс мөнгө алга болсон гэд. Тэгээд бид нарт яг тэр одоо юу гэдэг нь сургуулийн аврах шалгаруулах өдрийн өглөө нь анги дээр ярьж ирсэн. Та нар ингээд мөнгө алга болчлоо. Би ингээд ангиасаа мөнгө алдчихлаа. Хин авчихваа гэж тэгэл ярьж ирсэн. Тэгээд бид нарт өө ямар сони юм бэ ингээд юурөөсөө ингээд яагаагүй заяа. Тэрэнд юурөөсөө нэг алч холбогдлоогүй. Тэгээд би оройн нөгөө одоо сургуулийн аврах шалгаруулах тэмцээнд би шатлын тэмцээнд орчоод анги руу орж ирсэн. Нөгөө манай найзууд ч бүгдээрээ л бас ингээд сургуулаар гүйлдээл байгаа байхгүй. Тэгээд би ингээд одоо ингээд тэмцээнд орох хүүхдүүд нь ингээд үлдсэн, орохгүй нь ингээд аль хэзээний одоо ингээд цэвэрлэгийн шалныхаа талын угаагаад ингээд харьцсан байсан. Тэгээд ерөөсөө би хамгийн сүүлд миний угаах шалны хэсэг үлдсэн байсан байхгүй. Тэгээд би шалаа угаах гээд орсон чи багш сууж исэн байхгүй. Тэгснээ соёлмаа чи ингээд миний мөнгийг авцсан байна гэж шууд. Тийм үгүй штэ багшаа гэдгсэн чинь үгүй чи өнөөдөр мөнгөтэй явжсэн бидтэй гэдэг байхгүй. Тэгэхээр үгүй багшаа би өрөөсөө аваагүй. Дээрээс нь өчтөр би угаасаа ангид байгаагүй гэд. Тэгсэн чинь багш маань ямар сони ингээл тэгээд би тэгээд багштайгаа тэнд ингээд муудалцчаад би ингээд юугаа аваад гарсан байхгүй юу? Одоо хувинтаа усаа аваад гарч ирсэн. Тэгсэн чинь яг гарах явцад яг ангийн хаалхан дээр миний найз таарсан байхгүй юу? Тэгээд би юусоо юм бодоогүй. Найздаа анги руу орчин гэж бод. Тэгээд би гаргаад угаацаа асгачаад тэгээд би буцаж анги руугаа ороод хувцас аваад тэгээ ерөөсөө хайрсан. За тэгээд маргааш нь ирсэн чинь нөгөө таарсан найз маань ангиар нэг ярьсан байсан. Тэр нь багш одоо соёлмаар ингээд мөнгө улгаалсан гэсэн. Ингээд тэгээд тэр хулгайч чинь соёлмаа юм билээ штэ гэд. Тэр үед яг ингээд хараад би үннийг хэлэхэд тэгээд яаж яах тэр багшийн маань охин нь миний найз байсан. Гэтэ яг тэр нөгөө гадаад таардаг найз бол биш. Гэтэ яг тэр охин хэлж байгаа байхгүй. Таны ээж чинь мөнгө чинь танаа найз чи авсан билээ штэ гэж шууд. Тэгээд би тэр үед нөгөө нэг тийнейж байсан. Би ерөөсөө өөрийгөө дефенд хийх механизм надад ерөөсөө байгаагүй. Би хинт ч үгүй штэ гэж хэлж чадаагүй. Тэдний шивэр авир хийж байгаа сонсогдоод байгаа болохоос биш. Хинч миний нүдэн дээр ирээд чи авсан юм уу гэж нэг нь ч асуугаагүй. Тэгээд энэ маань сүултээ жоохон ингээд буули тал руугаа болоод ингээд найзууд маань намайг хаяад тэгээ бүр ингээд хүний хаарсан ингээд бүр ингээд аим ингээд манай ингээд найзуудын харсан ингээд шал өөр болоод тэгээ бүр ингээд би ингээд сүултээ бүр ямар ч найзгүй болсон байхгүй юу. Тэгээд бүр ингээд өөрөөр ингээд ярьж байгаа санагдаад. Тэгэл яг 6 дахь ангийн хүүхдүүд бол энэ бол үнэхээр амар байсан. Тэр үедээ би яг ээжтэй хэлсэн байхгүй юу. Энэ талаараа тэгсэн чинь ээж маань яг ойлж очоогүй. Би бас тийм аюу гомдчихсан. Тэгээд байж байгаа сүултээ ингээд 6 дахь анги ингээд дуусаад 7 8 гэж би ангийнхантайгаа юу ч яриаггүй. Тэгэл ангийнхан маань ч гэсэн тэр ингээд мартаа тэр ерөөс ингээд дарагдсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ 12 дугаар ангидаа нөгөө найзтайгаа байж байгаа наашаага ирэхийнхээ өмнө хүн би яг нөгөө охиныхаа ээжтэй нөгөө багшийнхаа охинтой найзтайгаа ярьсан байхгүй. Тэгсэн чинь тэр охин би яг хэлдэг байхгүй. Тэр үед би үнэхээр аваагүй гэд тэгсэн байхгүй. Тэр үед би үнэхээр тэр мөнгийг аваагүй шүү гэд хэлсэн чинь чи наадаа яагаад хэлээгүй юм бэ тэр үедээ гэд. Би тэгээд би үнэхээр ингэж чадахгүй байсан. Тэр талаар би бүр ингэж нээж
ярихаас хүртэл ингээд айгаадсан дээ. Тэгээд бүр ингээд хүмүүсийн бүр ингээд нүдэл ингээд харагдаад биднээс айгаадсан. Тэгсэн чинь тэр охин юу хэлсэн гэж тийм бахаад тэр үеэр ээж чинь над руу хашгирч ирсэн байхгүй юу. Тэгэхэд ээж тэр үед намайг хамгаалж очсон байсан юм бэл. Тэрийг мэд. Дараа нь сонсох бол гоё юм байна. Тэгээ яг хамгийн сүүлд нь яг ингээд найзтайгаа ингээд яриад тэгэл яг ээжийг яг тэр багш руу тэгээ манай найз руу гүйж орсныг би мэдээд амар баярлсан. Тийш уулаа ээж юм чам. Яг ингээд ангид ямар нэг юм болоход хизээж ингээд гүйж байгаагүй гэтээ яхав тэр үед яг гүйсэн би олсон үед бүр 12-оо төгсөөд наашаа ирэхээ өмнө мэдсэн. Тэгээ яг тэрийг олж мэдээд ямар баяртай. Тийм нэг явсан. Одоо тэгтээ ангийнхантайгаа бүдэнтэй найз. Одоо нөгөө нэг хүн гэдэг юм байна. Уучлах гэдэг чинь айгүй чухал юм байна лээ. Тэгээд нөгөө нэг яг тэр яриад идсэн охиндоо айгүй би уурсан байхгүй. Тэгээ ер нь бол одоо тэгээд нөгөө охин маань хүүхдтэй болоод гэсэн чинь одоо ингээд би саяхан өөрөө яг Facebook-ээр найзлалт явуулсан нөгөө охин нөгөө. Тэгээд би ер нь бол уурчилсан тэр үед нь юу яагаад би хинтэй ч угаасаа ярьцах надад зориг байгаагүй тэр нь айгүй миний руу байсан. Би ерөөсөө үгүй штэ гэж би ерөөсөө хинтэй хэлдэггүй. Тэгэл дуугүй жоох ингээд мэлээ олиг сарайдаад тэгэл өнгөрсөн тэгээд. Тэгээ одоо бол тэгээд нөгөө хүүхдтэй айгүй уурлаж би айгүй удаан явсан байхгүй юу. Тэгээд нөгөөтэй яг одоо бол бүр ингээд за ингээд ер нь бол уучлах гэдэг чинь ерөөсөө надад хэрэгтэй болохоос тэр хүнд ерөөсөө хэрэггүй мэлээ. Яг тэр усан жоомд чи ямар ч наадах юм байхгүй. Тэгэхээр яг ингээл өөрийгөө л ингээл одоо юу гэдгийг тайвшруулаад ингээд за би ингээд энэ хүүхдийг уучлсан шүү. Энэ хүүхд маань бас хүүхдтэй болцсон байдлаа. Тэгээд би за ямар ч сайн юм байна та гэд хэдий харсахгүй байгаа ч за сайн юм. Тэр чинь гэхдээ буцаагаад чиний хүмүүжил чиний нөгөө хувь хүн чинь айгүй мундаг айгүй сайн хүн болж чи ингэж төлөвшсөний бас нэг илрэл хаа чинь бол тэгж бодож байна. Яа гэвэл бас нэг өөр бас төрлийн хүмүүс байж болно шүү дээ. Мэдээч юм бол ингээд 100% яаж ч бодсон тэр багшийн буруу байхгүй тэр багш ингээд үйл ойлголцол үүсгэж чи ингээд одоо насан туршдаа одоо ингээд уужсэн ч гэсэн хүн чи ингээд ийм хар бараанд дурсамж сэтгэлийн муухай сэв үлдээсэн зүйлээ чи насан туршдаа хэзээ ч мартахгүй шүү дээ. Яг хоо сэтгэлжээ уужсэн ч гэсэн чиний санамж чи хэзээ ч мартахгүй байхгүй. Тэгэхээр багш хүн яг энэ дээр бас нөгөө чухал одоо байр суурь нь бас зэрж гарч ирж байгаа байхгүй тий. Хүүхдүүд донд ийм буруу ойлголцол ингэж гаргасан бол магадгүй тэр үед тэр багш тэр одоо хүүхдүүдийн цоо яриаг тий чамайг арай өөрөөр бас ингэ шийдсэн бол тийм үү арай өөрөөр эсвэл одоо жоохон уужуу ингээ хандсан бол одоо юу гэдгийг солио аваагүй шүү энэ одоо багш нь ингээ андуурсан байсан шүү хүүхдүүдээ гэдэг нэг тэр хүүхдүүдийн донд нэг өөр мэдээлэл хийгээд өгсөн бол магадгүй чи өөрөө ингээд өөрийгөө ингэж илэрхийлж өөрийгөө ингэж өмөөж чадахгүй насан дээр байгаа штэ чи ингээд бүх хүүхдүүд ингээд чам дээр бүл ирээд ингээд тэр нүдний харц гээд чи хэлж тэр харц ингээд чиний ингээд бүр айд ингээд толгойд ингээд үлдсэн зүйл байгаа байхгүй тэ хамгийн амар нь тэгэхээр тэгтэл чамайг ингэж эмзэглүүлж чамайг ингээд шархлуулсан зүйл байгаа болохоор энэ бол яг л нөгөө бас багш мэрэгчлээ айгүй холбож ойлгоод байна л та тий чамдаас өөрт чи айгүй том туршлага болсон байх магадгүй чи дараа нь чамд ч юм уу чиний ойр орчмын нэг багштай адилхан мэрэгчлээ хүнд нэг ийм зүйл тохиолдлоо гэхэд энэс яаж гарах ёстойг чи аягүй сайн мэдж байгаа шүү дээ. Тэр хүүхдийн сэтгэл зүйг аягүй сайн ойлгосон. Тэгэхээр амьдрал ингээл өөрөө жоохон жоохноор ингээд
алдаа юм шиг боловч тэр нь ингээ буцаагаад чамд аягүй их сургамжийг маш их зүйлийг ухааруулад дараагийн бас нэг чинь нэг хүүхдийн амьдралыг аврах ч юм уу те ийм зүйл ингээ амссан мэдэрсэн хүн чинь одоо бусдад бүлдүүлж байгаа бусдад ингэж гадуурхагдж байгаа хүүхдийн сэтгэл зүйг чи бол маш сайн ойлгно шүү дээ. Аягүй сайн ойлгодог болсон байгаа. Би бас яг энэ бас учиртай л байсан байх гэж боддtiin одоо. Тий, сайн талаар нь харах юм бол тий. Тий. Тэгэл учиртайсан магадгүй би тэгээ дараад нь хэрвээ иймэрхүү хүүхэдтэй харах юм бол ямар тач би ингээд 2 кейс арчих байхгүй. За ийм багш байж болохгүй юм байна. Хүүхэд алгаддаг ийм багш байж болохгүй шүү. За тэгээ бас хүүхэд бөөлөд орж байгаа хүүхдийг яах вэ гэхүү гэд бас тэгээд яг 2 багшийн кейс хараад би за ийм л багш байж болохгүй шүү. Тэгэхээр нийгэм чам шиг ийм мундаг ийм охтууд зөндөө олон байгаа зэ гэж бодоод хүсэж байгаа байхгүй. Ялангуяа 10 жилийн охтууд тий одоо ингээд битэрийн бичлэгийг үзэж байгаа юм бол нэг нэгээ дээрлэж байгаа одоо яг ингээд нүдээр хараагүй мөртлөө нэг нэгнийхээ тэр гудал өгөнд одоо автаж тий одоо буруу ойлгож найзгаа гомдоох ч юм уу иймэрхүү асуудал байна шүү дээ. Тэгээд дээрэс нь бас одоо 10 жилийн хүүхдүүд ч айгүй юу болцоо. Ер нь одоо ч хэлэх өмнө ч байсаар ирсэн нэг нэгээ гадуурхдаг, нийлж одоо зоддох ч гэх чинь тий одоо хамт хайрцахгүй, хамт чамтай тоглохгүй ч энэ бол яг ингээд ганц чам дээр тохиолдсон кейс биш байгаа байхгүй юу? Ер нь байгаад байгаа, сургууль болгонд байгаа, хүүхд болгонд л нэг юм дотроо нэг юм шарахтай байгаад байгаа байхгүй юу? Ялангуяа одоо ар гэрэн жоохон боломжгүй айлын хүүхэд байна. Тэгээ эцэг гэхин сайн анхаардаггүй. Тэр хүүхэд чинь яах юм бэ? Бага насны хүүхэд чи ээж аав сайн анхаарахгүй бол тэгэл байгаараа л очиод гадуурхагдж байгаа байхгүй бусдад. Тэгээ яг энэ зүйл дээр ингээд бусдыг ингээд сүлж тэмцдэг нэгэн байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Одоо нэг хүүхэд одоо нэг залууч үсээ дээрлхүүлж байгаа нэгнийх нь тал зогсдог. Дээрлэх жаахын өдрөө хараад ингээд шудраг хилчдэг. Тэгээ чи болоо чи чиний энэ үлдэлч айгу муухай үлдэлчтэй. Би чамтай харин хэлэхгүй гэд хэлчих чаддаг. Тийм зоригтой залуус зөндөө олон гарч ирээсэй гэж бүр маш их хүсэж байна. Энэ тал дээр чамд ер нь бодож явдаг зүйл байна уу? Одоо тэгээд ер нь бол одоо бол цаг ер нь өөр болсон. Хүүхдүүд бол бас юмыг бас ингээд ялгаж салгадаг болсон шүү дээ. Тэгэхээр би одоо айгу хаал гэж бодож байна да. Гэхдээ бас үнэхээр тэ яг тэр хүүхдийн буруу биш гэдгийг мэдж байгаа бол яг хэлцдэг л ах хэрэгтэй. Яг үнэхээр тэрний буруу биш шүү. Би мэдж байгаа шүү, харсан шүү гэдэг. Тэр үе яг буруутай хүүхд нь үнэнээ хүлээсэн байсан бол бас надад тэйг амарх байсан. Тэгэхээр бас яг талдаа л байгаа юм л та. Чи одоо сахиусан тэмэр юм уу хайши яасан цагаан цайлгаа дэлтэй хүнтэй таарчваа. Гэтэ ихчэнд энэ одоо байдлаа энэ зангаа хизээч битээ өрхөөрэй. Амьдралд угаасаа юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Би ч ингээд чамаас одоо овоо идэх ч хүний хувьдээ ингээд бас арай илүү амьд илгээсэн гэдэг шиг ингээд хахад хүн ингээд явцын донд ингээд өөрчлөгдөөл идэм билээ. Юм үзэх тусмаа ингээд одоо муу санаатай болно гэж ярьдэн шүү дээ. Тэр нь чааваас муу санаач биш л юм байлээ л дээ. Буруу илэрхийлээд байгаа. Тэр нь зөв санаа сууж байгаа байхгүй да. Туршлагачж байгаа. Ингэвэл би ингэж харьцах хэрэгтэй юм байна да. Энэ байдалд ороод би ингэх хэрэгтэй юм байна да гэл. Ер нь сайн санаатай зөв бодолтой хүн бол муу санаас суухаасаа илүү санаа суугаад туршлагажаад ингэ явдаг. Тэгэхээр амьдралын угаасаа зам тэр бол би тэр донд яг өөрийнхөө юм нөгөө мөн чанар, хүн чанараа хизээж алдчих болохгүй ч яг тэр нөгөө жанжин шогом гэж яриад байгаа шүү дээ. Чи бол саялаа бол яг л ийм шудрагтай, яг л ийм цагаан цайргаа, яг л ийм мундаг хүний төлөө гэсэн хүн чанартай ийм хүн гэсэн нэг юм жанжин шугамал хизээч битээ алдаарай гэж хүснээр байна. Баярлалаа. Тэгээ багш авах байгаа юм чинь те өөр олон хүүхдүүдэд нөгөө ийм байх, ийм гоё байдаг гэдгийг нөгөө ийм гоё галын асааж өгсөн те тийм мундаг хүн болоосаа гэж чамд өрөмөр байна. Тэгээд баярлалаа. За одоо жоохон гоё. Тэг чи уйлчин гэдэг чи хүнээрээ л байгаа гэж шийдвэ гэдэг үг байдаг үстэй. Тэгээд амар хүнээрээ байгаа юм байна да. Тий чи хэтэрхий хүнээрээ байна шүү. Тэгээд багш болохоор нэг одоо бас хоёулаа тэг гонигтэй зүйл ингээд нэлээ ингээд даах юм ярьлаа шүү дээ. Тэгээд одоо болохоор жоохон сэргийг би чамаа жоохон сэргээ
Одоо ингээ багш болохоор бүр ингээ шинхэн багштэй. Бүр залуухан халуухан хөөрхөн багш аваад байна штэ. Тэр нэг хүчлээ зүй тохиолдож исэн болоо ингээ өөртөө ингээ босод хүүхдүүдэд ингээ мэддэхгүй тэрийг ингээ хөнгөн аваад гарсан ч юм уу тий. Нөгөө нэг хөл харины үеэр бид нар чинь нөгөө телевизийн хичээл үзээд ингээ явуулдаг байсан шүү дээ. Тэгээд би ингээ багш нар чинь ингээ айгүй хэцүү хуралд орж байгаа ирнэ ингээ уцаа ингээ хажуудаа тавина шүү дээ. Тэгжиж нөгөө хүүхэд эцэг их юм бишиж магадгүй ингээ байнгын 24/7 нэгтэй. Аха. Анги таасан багш юм чинь. Тэгээ ингээд хуралдаар ингээ суужсан би ингээд манай хүүхдээс чатер чинь. Тэгээ би ороод харсан чи би нөгөө нэг өмнө нь нөгөө тэмдэглэсэн тэр тэмдэглэлээ явуул нөгөө тэр телевизийн хичээлээс тэмдэглэсэн юм явуул гэж бичсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань ингээд баахан зураг явуулчих. Ингээ ороо харсан чинь өөрийнх нь бичиг биш байна. Тэ. Би тэгэхээр хүүе чиний бичиг биш штэ гэдгсэн чинь нөгөө хүүхд маань нэ багшаа намуунагийн бичиг байгаамаа. Би харин хуулж амжаагүй юм гэдэг юм даа хөдөөс. Юу ч тэгээ намуунагийн зургийг шууд над руу явуулсан байгаа байхгүй. Одоо хөргөн том залуу болж байгаа тэр. Яа, нөгөө шууд хоолдог гэдгээ. Яа хөөх юм бэ? Чатар хүсүүлээд байна штэ ёо. Харин тий. Тэгээ тэр бүр яг voice-аар надад ингээ хилээд явуулсан. Одоо тэр нь ингээ стил нөгөө чатан дээр идэх байхгүй. Би хай дээр нэг түргээр ингээ сонсдээ. Хөрх танигдаад. Хитгээр ингээ дарахаар ингээ өгч юм уу? 6 дахаар ингээ өгч тий. За. Манай 6 7-гийн л их паянтай хөөх юм болно. Тий. Хооч амжааг аваамаа. Тэгэл би бас зургийг 6 дугаар анги даадаг байсан юм аа. Тэгсэн чинь нөгөө чинь ойрлол хашгиралтай л ороод ирж байна. Яасан юу болсон гэсэн чинь багшаа биеийн тамирын багш бид нар л бөмбөг шийдэх гээд байна гэл. Би хахад яасан ингээл би миний бүр гинэ дуур бүрээд. Яхаа манай ангийнх нар шийдтий ингээл би чи ойрлоо тэр доош заал руу гүйсэн. Би бүр ойрлоо юу болоо чи яагаад манай нөгөө нэг надтай ч хэцүү байна гэдэг. Тэнгууд би ойрлоо чи юу болоод яагаад манай ангийнх нар уу гэдгсэн чи хөөе надад чинь хувцас өмсөхгүй шүү дээ. Хувцгүй ирсэн байгаас тэ зарим нь гэл. Тэгээ би эргэж хаснаа. Та нар хувцгүй байгаа биш үү? Яа нэрээ. 6-7-гийн бол нэрээ үнэхээр хөөх. Яг ингээд нэг хүүхдэрээ тинейж хэрнээ нэг тийм яг ингээд том болоогүй гэх юм уу. Тэгээ бүр ингээд бага ангийн хүүхдүүд гэдэг чинь бүр яг багш бүр ингээд бурхан шиг ингээд шүтэл багшийн хэлсэн л зөв гэдэг. Яг тэр наснаасаа гараагүй 6-7 чи бүр яг ингээд за багш юу гэдэг. Яг тийм юм дээр байгаа хүүхдүүд бүр аймаг хөөр. Тэгээд багш мэрэгчлээс ер нь авч ирсэн хамгийн гоё мэдрэмж нь ямар үед байсан бэ? Яг өөрөөрөө бахархаал за би өөртөө зөвл мэрэгчлээ сонгосон байна даа гэж бодож исэн үед байгаа юу? Нөгөө тийм үе зөндөөлтөө гэхдээ нөгөө юу яаж ирсэн юм? Манай ангийнх нөгөө нэг ингээд юунд бэлдээд урлагийн өслөгт бэлдээд нэлээд оройтол тэр чинь 6 дугаар ангийнх юм чинь. Тэгэл оройтол бид нар ингээл оройтсон гэсэнд ингээл давтаал тий. Би ингээл өөрөө бүжгийг заагаал. Тэгэл байж байгаа л яг ингээд урлагийн өслөгийг ингээд болоод бид нар зураг мурга авахлаад тэгээд бид нар байжсэн чинь нэг хүүхд яг тэгж хэлжсэн байхгүй багшаа энэ урлагийн үзлэг бол гоё байлаа. Гэхдээ хамгийн гоё хугацаа бол урлагийн үзлэгт бэлтгэжсэн хугацаа байсан шүү гэжсэн надад. Яа за. Тэгж яах надад амар гоё байсан. Тэгээд нөгөө нэг манай хүүхдүүд ерөөс айгүй тийм дотгошойгоо хүүхдүүд байсан. Багшаа бүгдээ бүжиглэхгүй гэдэг хүүхд байсан. Тэгсэн чинь яг урлагийн үзлэгийн өдөр хүүхдүүд маань надад юу гэж хэлсэн гэж аав ээ чаана би бүжгийн үзүүлмээр бах юм. Чи орж ирчих багшаатаа шалгаад өгөөч гэл тэр бүр амар хүргэн би бүр яг ингээл баг л 2-7 хоногийн өмнө би чийж оруулж ирсэн. Би бүр ингээд нөгөө найз шиг нь болцсон штэ. Тэнгүүд хөөе очоо зогс юу яриад байгаа. Одоо бүжиглэн гэл тэнгүүд ингээл бүгдээрээ яг ингээд хитээ ингээд яг ингээд би найз шиг харагдаж байгаа яг харьцаж байгаа ч гэснээр тэд нар яг багш гэдгийг мэддэг. Яг ингээд би ингээд яг хүүхд шиг ингэж байгаа ч гэсэндээ яг нөгөө хэд чинь ингээд очоод зогсоод тэгэл ингээд бүжиглэлдээ дуртай дургүй ингээд яг тэгсэн яг урлагийн өдрөө яг ингээд
аав хоёр ирж хардаа би бүжгээ харуулмаар байна. Миний бүжгийг үзэх хэвээр ирж үү гэл. Тэр нь амар хөөрхөн байсан. Тэгэнгүүт яг ингээд хүүхд чинь ингээд амар өөртөө ихтэй болцсон. Нөгөө хүүхдүүд чинь тэгэл ингээд бүжиглээл тайзан дээр гараад эхлэнгүүт бүр ингээд 2-7 хоногийн өмнөхөөс бүр ингээд шал өөр хүн болцсон. Тэгэл тэр нь одоо бүр амар гоё байсан. Бахархмаар нэг тийм сурагчдаараа бахархмаар гэх юм уу. Чад ингээл ийм ойлгохаа. Ийм ойлгохаа. Тэгээ багш гээд байгаа. Тэгэхээр би юусаа бодлоо ингээл нэг юм жаахан нэг өргөдөлтэй ч юм уу нэг юм сэтгэл эмзэглүүлмээр нэг юм сурагчд байсан л байгаа да. Одоо ингээл бодохоор одоо юу гэдэг эцэгхийн хараа хяналт моо ч юм уу тий. Тэрхийн ингээ бос хүүхдүүдээс арай өөр ингээд одоо юутай хараа хяналт нь илүү бүр ингээд муу одоо багшийн туслалцаа нэлээд шаардлагатай хэрэгтэй тий. Тэр хүүхдүүдийн өөр багш яаж олж харж яаж харьцах хэрэгтэй юм бол чамд тийм одоо туршлага байна уу, кейс байна уу одоо тийм зүйлтэй тулгарч ирсэн. Одоо ингээ буруу замаар орох гээд энэ энэ хүүхдэд айгүй их анхаарахгүй л ер нь болохгүй байгаа юм да. Гэвч одоо ээж аав нь одоо нэг нь одоо байхгүй ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг энэ хүүхдүүдийг багшаас өөр хараа хяналт одоо байхгүй нэг 50 явуулж чадахгүй нэг зөвхөн уяатай тийм сурагч байсан болов уу? Яг л нэг тийм сурагчсан. За хоёр гэх юм уу. Нэг нь болохоор яг ингээд анги дээр татаж ундаг. Тэгээ яг ингээд амар хүүхэн босч ирэл багшаа би яг ундлаа гэл би яг Google өөдөөс нь яг авахын даван дээр хүүхд маань яг миний урд унтсан. Тэр бүр амар юу байсан. Би яг ингээд барьж авч амжаагүй. Тэгээ тэрэндээ би бас ингээд амар харамсаж байсан. Тэр кейс амар тэгээд өөр нэг нь гэх юм бол ээж аав нь хоёр нь угаасаа байхгүй. Ингээд явцдаг, ээж тийшээ явцдаг. Угаасаа ээжтэйгээ байдаг, аав нь бол угаасаа бүр байхгүй. Тэгээд тэр хүүхдийг очиж ингээд эргэлт хийдэг, шалгадаг. Тэгээд нөгөө нэг амралт болчихж байгаа шүү дээ. Өвлийн амралт. Тэнгүүд түлээ түлшин байна уу гэд ганцхан би биш сургуулийнхын хүртэл өөртөө жижиг мэжүүр нь очиж ингээд хяндаг аахгүй түлээ түлшин юу болж ийн идэх хоолунд байна уу гэл. Би бас тэг дэлгүүрээс ингээд жоох юм аваад чихэр мэхэр аваад гэртээ заримдаа байхгүй очиход нөгөө хүүхд маань байхгүй. Заримдаа очиход юусаа гал мал хасаагаагүй байж ин. Тэгээ очихороо галыг насааж өгвөл тэ яаж ин юу болж ийн гэл хэргүүлдэг хоол ундна вэ гэл. Тэгэл бас нэг хажууд нь бас чихэр сахар авчиж өгвөл байхгүй үед нь яг ингээд үүдэн дээр нь тавьчаал ингээд явдаг тийм хүүхэд бол байсан. Тэгээд тийм хүүхдүүд бол үнэхээр хэцүү. Гэхдээ яг тэр хүүхдүүдэд ч гэсэндээ яг багш гэдэг тийм хүндлэл байсан. Аюу хэдий аав ээж нь байхгүй ч гэсэндээ яг энэ хүн миний багш шүү гэд хичээл дээр яг сурагч чивэр байдаг. Тэр нэ. Ер нь одоо ингээд өөр багш нар үзчихвэл те одоо ангид одоо за жишээлбэл 30 хүүхэд байлаа гэж бодъё л та 30 хүүхдийн 37 өвдөх хүүхдүүд байхгүй шүү дээ. Тэр дунд чинь ингээд янз янзын хүмүүжлтэй янз янзын арга гэрийн нөхцөл байдалтай хүүхдүүд байгаа даа шүү дээ. Би яагаад ингэж суугаад байна гэхээр яг хуу багш нар жоохон хараа хяналт зарим нь яг үнийг л жоохон муу болох шиг санагддаг байхгүй. Тэрийг анзаарахгүй одоо энэ дээр ингээд нэг 2-3 цагийн хичээл ороод за би хийх ёстой хийчлээ гэж гараа явдаг тий. Миний бодлоор бол өнөөдөр хичээлдээ ирж байгаа хүүхэд чи түрүү ярьсан шүү дээ би ингээд дэвтрээ мартчихлаа. Эсвэл тэр хүүхдэд магадгүй дэвтэр байхгүй ч гэж бодлоо шүү дээ. Дэвтэр авч өгөөгүй ээж аав. Авч өгөх мөнгөгүй ч юм уу тий. Эсвэл за бэлтгэлийн би камер дээр гэж ярьж шүү дээ одоо хувцсгүй ирсэн гэл тий. Пүүцгүй ч байж болно. Тэгээ ер нь ингээд бидний мэддгүү маш одоо аимшигтай маш хэцүү одоо арга гэрийн байдал маш одоо хүнд хүүхдүүд зөндөө байдэн шүү дээ ер нь юм тий. Тэр болгоныг одоо багш л яг үнэнч найзан баймаар юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг тэрийг ойлгодог хүүхдийн харцнаас яг ингээд мэдэрдэг тий. За өнөөдөр тэгсэн юм даа. За энэ маань нэг тийм шүү. За энийг нэг ингэхгүй болоод би эсвэл нөгөө хөндлөнгийн үдээр буруу бас яриад иж магадгүй шүү дээ. Яг миний бодлоор болохоор хитрхи багш нар айгүй хачаал очиод иж магадгүй. Гэхдээ яалтчгүй л энд бол эцэг их хоёрдугаарт бол яг багш байх хэрэгтэй юм санагдаад байгаа байхгүй. Яг энд хараа хяналт тавьж явах хэрэгтэй. Бусад хүүхдүүдэд нөгөө эвгүй байдалд оруулахгүй энэ хүүхдийг яг ингээд нийгэмдээ тэнцөө ингэж энэ тэнцөө халахуулах хэрэгтэй. Тэр хүүхдийг одоо тэгж одоо бөөцөлж явах хэрэгтэй хүн багш юм шиг санагдаад байна. Ялангуяа анги таасан багш. Тэ энэ тал дээр юу н бусад багш нар ингээд сонсч байвал юу яаж одоо тэр хүүхдийг ингэж олж харж яаж ингэж
сургууль хөгжүүлэгч хүний хувьд ингэж арга зүйн хувьд яаж юу ажиллах хэрэгтэй юм шиг чам санагдсан бэ? Залуу багш юу? Миний хувьд болохоор би нэг хэсэгтээ л ерөөс анги дагаагүй. Тэгээд анги дагаагүй байж хат яг л ингээд хичээлээ загаалгаар авчдаг. Дараад нь яг ингээд анги дагаад хэлсэн чинь яг л эхэлж байгаа байхгүй юу? Ингээд өглөө яг хүүхдүүдийнхаа яг ирцээ шалгаал тий. Яг хідэн байна байхгүй. Бүгдэн рүү нуцсан яг ирээгүй хүүхдүүд рүүгээ. Яг юу болсон? Яагаад ирээгүй? Тэгээ анги руу орж ирээд заавал хичээл эхлэхээс өмнө орж ирж шалгана бүгдэн рүү хараад яг тэнгууд яг харагдана. Яг хин нэг нь уйлцсан байна уу? Хин нэг нь яатсан байна тий. Тэгэл угаасаа хүүхдийнхаа яг харснаас харагддаг байхгүй. Тэгэл хэрвээ ямарваа нэг юм болсон бол ингээл нөгөө хөстөгөө уулзаж уулзал миний бодлоор бол одоо л ангидаасан багш болгон энэ нэг хийдэг. Яагаад тэгэхээр намайг яг орж явахт яг ингээд зааж исэн байхгүй. Яг ингээд эцэг их рүү нуцсан. Чи дараа нь энийг хийх ёстой. Тэгээ чиний хийх ёстой гэл. Яг ингээд би хэдийн нэгдүгээр цаг дээр хичээлдээ ч гэсэн би ингээд 10 минут болоо буцаж анги руу очиод ирж үгүй шалгана. Дахиад утас цохиол асан. Тэгээд ер нь бол миний бодлоор Монголд харин анги даасан багш их гайгүй санагдаад идэв юм. Яг л бид нар бүр ингээд амар юу ажилтдаг байхгүй бүр ингээд байнгын утасны илттэйдэг байхгүй. Сурагчид ээж аавууд тий бид нар хуралтай байсан ч гэсэн ямар сайндаа сурагчдтай хариу хэлгээдэг. Тэгэхээр миний бодлоор бол гайгүй харин анги даасан багш нар бол айгүй тийм ажилсаг байдаг. Би л тэгэж бодсон. Яг л би нэг хэсэг бас ерөөс анги даагаагүй. Тэгээд анги даагаагүй байх хугацаа маань юу нь бол яг ингээл арай нэг амархан байсан. Тэгээ анги даагаад ирсэн чинь бүр ингээл юу болчт юм бэлээ. Айгүй юм амбицтай тэгэл өстой миний анги л гээл гүгээд идэм билээ. Багш нарт ангийн багш нар чинь ингээл хамаг юмаа чирээл хойноосоо хүүхдүүдэд чирээл юм болонгууд л айн гоёрл цашгараал тий. Бүр ингээд миний л анги шүүгээл хүүхдүүдэд дээр л хүлчихгүй гээл дээд доод ангийнханд нь дээр л хүлчихгүй гээл багш нарт муу илүүлэхгүй гээл яг л тэгж явдаг. Тэгээ бас байж тийм хүний л амьдрал өөр багш нараас бас дүүнгүй юм чинь. Манай хин 60 хитцэн байна. Та ингээд өгөөч гээл барагдын наанаас нь ингээл та энийг яагаад өгчөөч те нэг 70 руу оруулчаач те гээл энэ чинь тийм хүүхдүүдээ бусад хичээлэн 70-аас дээш байхад гээл бас ангийн багш нарын ер нь бол айгүй их тийм юу ихтэй. Тийм одоо юу гэдэг дагуул ажил айгүй ихтэй байгаад тийм шүү. Гэтэ ангийн багш нар бол гоё. Би бол ангийн багш нарыг амар хүндэлдэг. Ангидаасан багш нарыг. Тийм. Үнэхээр дааж давшгүй их ачаатай л явдаг хүмүүс юм байна чаас тий. Тий. Яг ангидаасан гээд 10% нэмэгдэж байгаа хэрнээ үнэхээр л юу байдаг. Бүр ингээд нөгөө бүгдийг өргөө давцсан юм шиг ханддаг байхгүй ангийн багш. Яг ингээл юм болонгууд л ингээл нөгөө хэдийгээ дагуулаад ингээл нэг хөөх нэг тэгтэйгээ дагуулж байгаа дахиад хэдэ ингээл багш нар ч хөөх багш нар шиг ингээл тэгэл хажууд талаа нөгөө юмаа чирээл ингээл дэвтэрээ барайл. Ангидаасан багш нар бол айгүй ажилсаг. Айгүй гоё. Надад тэгээд бас айгүй бас жаргалтай уйлах үедээ уйлнаа ангийнхантайгаа цаг уйлна. Энэ гоё. Надад бүр яг гоё чин сэтгэлээсээ бүр яг сэтгэлийн гүнээсээ яриад юунд санаа зовхгүйгээр ингээд чи сэтгэл хөдлөө шууд гаргаж ийна гэдэг чинь ингээд ерөөсөө ингээд гоё өөрөөрөө байгаа гэж л шинжтэй өөрөөрөө байгаа гэж ингээд тийм байж хүснэ. Тэгээ буцаагаад чи тийм байсан болохоор би бас айгүй гоё ингээд тайв өөрөөрөө ингээд чиний хэлбүгийг судлаад ингээд гаргах хэрэгцээ гаргаад те ойлгох үедээ ингээд чамайг дааж уйлаад энийг хүдэд дааж уйлаад надад бас тийм гоё байх тухтай орчныг бүрдүүлж гисэн чамд баярлалаа. Тэгээд багшийн талаар хоёлаа чийч туршлага мэдээж багтаа байгаа тий залуу хүн учраас туршлага багтай алдаж онсон зүйл ярьсан ч байж болно. Ер нь хин ч алдаж буруу зуруу ярьсан байж болно. Энд дээр бол 100% төгс зүйл уус байхгүй шүү дээ. Би ч гэсэн буруу зүйлж асуусан байж магадгүй. Энэ бүхэнд нь авахыг аваад хайхыг хаяад гоё авах гэхээ ганаар хандаасаа гэж бодож байна. Хоёлыг сонсож байгаа хүмүүс те. Тэгээд дүүтэй баярлалаа. Тий. Бүх миний ярьсан зүгээр дандаа ер нь миний өнцгөөс харсан болохоор тий хүн болгоны өнцөг өөр. Тэгэхээр бас ойлгоорой. Тэгээд оролцсон баярлалаа. Үнэхээр баярлалаа. Тэгээд өнөөдөр бас миний төрсөн өдөр байлаа. Оо тийм үү чи. Одоо ихэ тасяа тий. За төрсөн өдрийн төрсөн өдрөөр оролцсон татлаа. Ямар үгүй бэ.
Ёо. Чи гэдэг надад яг ингээд нэг чиний үеийн чамаас гэдэг нэг 5 дуу юм байна. 2005 оны бас тэгээд тэрнээс 3 дуу ингээ хоёр хөрхөн охин дүү байдаг. Манай ахын хүүхдүүд. Тэгээд надад яг бүр ингээд тэр октодтой л ярьж байгаа юм шиг ийм мэдрэмж өглөө. Аюу хайрлаж сонслоо чиний яриа болгон үнээр бахархмаар байлаа. Чам шиг юм үзэл бодолтой ийм ундаг тэгээ багш нар ингээд одоо төрж гарч ирж байгаа. Одоо чи ингээд гой гадаад ингээд мэрэгчлээ бүр дээшлүүлээд бүр илүү туршлагачаад бүр илүү олон зүйл мэдлэгтэй болоод ингээд буцаад Монголдо ирээд ингээд ажиллах гэхээс би бол бүр ингээд тэсэж ядчих бусад хүүхдүүдийн амьдрал гэрэл ингээд үлдээсэн те ингээд хөгшөрсөн ч гэсэн чамайг дурсаад тэр багш маань гэдэг тэр хүн чи байгаасай. Тэгээд маш их одоо аз жаргал өөртөө хүсдэг шиг чинь чамд эрүүл хийхийг голн тэ хүний нутагт ажиллаж амьдрна гэдэг бол маш их хатуу жил одоо эрүүл мэндэ зовсон зүйл байдаг. Тийм болохоор юунаас ч илүү чиний эрүүл мэнд чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд өөртөө зөв хүсдэг бүх зүйлийг чинь чамд хүсье. Аз жаргал хүсье. Тэгээд ийм гоё цагаахан цайлгаан ийм гоё охинтой ингээд ярилцсан өнөөдөр төдөөгийн үнний амьдралд ингээд цаашдадсан чи мартагдахгүй байхаа ингээд гоё энерги гоё дурсамж чи надад үлдээж чадлаа. Баярлалаа гэж хэлсэн. Баярлалаа. Таны бас ажил амьдралтай подкастэнд бас амжилт хүсье. Тэг үнэхээр гоё ярьлаа. Би ерөөсө хинтэж ярьж байгааг юм ярьлаа. Хэвшэрчээ. Тэг. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants.